засгийн шинжилгээ арга зам гэсэн судалгаа хийсэн. Энийг болохоор архины зүйлсийн жишээнээр авч үзэх байгаа. За би бол социологийн мэргэжлээр суралцдаг. Тийм учраас энэ социологийн чиглэл бол нуугдмал зүйлсийг ил гаргах явдлаа гэж. Тэгэхээр би тэр нуугдмал ямар зүйлсээ тэрийг бол ил гаргах зорилготой энэ судалгаа хийж байгаа. Ингийн тулд энэ би хүүхдийн даалт хүчил хэллэгээр хэн явагдаж байгаа вэ гэдгийг авч үзээд 12 настай гэсэн охин дээр кейс судалгаа болон үнэлгээдүүлсэн ярилцлага хийж байгаа. За ингээд бол нэглэгд буюу үл хайхрах гэсэн тэр байдал нь хэрхэн цаашид нийгэмд болон индивидуал хүүхэнд хол нөлөөтэй байдгийг бэ гэдгийг илрүүлж хаас үзсэн. За энэ охин ямар асуудал эрхийн зөрчилтэй байгаа вэ гэвэл аав ээж нь орой болгон ахин гаргадаг. Тэгэхэд бол энд сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн бол их асуудалтай асуудал байна гэж үзэж байгаа. Сэтгэл санааны хүчирхийлэл бол бусад хүчирхийллүүдээс хамгийн эмзэг нь байгаа. Жишээлбэл биеийн хүчирхийлэл хийгдэл сэтгэл санааны хүчирхийлэл шууд хийгдчихдэг. Бэлгийн хүчирхийлэл гэхэд завхад шууд сэтгэл санааны хүчирхийлэл төрөлдөг ч юм уу. Тэгэхээр хүчирхийлэл бол хамгийн эмзэг нь байгаа. Тэгвэл бид энэ хамгийн эмзэг тийм үү хамгийн анхаарах шаардлагатай гэхдээ анхаарах чадахгүй байгаа тэр зүйлээр анхаарах шаардлагатай гэж. За тухайн гэр бүлд бол аав ээж нь нэг гинтийн баяраас ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл тохиолдоход арай хуудаг биш зүгээр арай болтой уудаг. Тэг зүгээр л уудаг гэж ахиулж байгаа. За энэ тэгэхээр тухайн аав ээж нь бол тийм ялангуяа пивний хэрэглээнд бол зуршмал датсан байдалтай гэж хэлж байгаа. За ингээд тийм сатурын хэрэгжилчээр хүчирхийлэл үүлддэг гэвэл үгүй байна. Тийм. Харин охины амнаас гарч байгаа маш их давт үзэж байгаа үг бол ичээх гэсэн үг байна. Тийм намайг маш их ичээдэг. Жишээ нь юу гэдэг аавтайгаа аав нь пив уучаад гадаа нэг танихгүй хүнтэй ч юм уу эсвэл хүчтэйгээ унуудсан. Тэгээд найзууд нь хараад тий аав биеийн өстэй аваад гэж байгаа. За тэгвэл чи дэлгүүр ингэж гадаа дургүй байдаг юм уу гэж асуувал харин ч дургүй биш дуртай байдаг. Тийм. Яагаад гэвэл охиныг нэг 2 бие аваад гэдэг ээж аав мөнгөө өгөөд гаргахдаа нэг нэмээд 500 юм нэмээд өгчдөг. Тийм. Тэр охиныг модон ч гэж юм уу зарим аа. Тийм. Тэгэхээр энэ үл хайхрах байдал гэж үзээд байгаа зүйлийг маань энэ солилцооны механизм маань энгийн зүйлүүд болгочихсон. Тийм багч аав нь ээж тийм үү нэг араа пив уухгүй өнжил охин нэхэн намайг дэлгүүр гаргаач гэдэг. Гэвэл зарим өгчтэй байж байна. За охины тухайн зүйл аав дөрвөлээ ихч 15 настай. За тэнгууд ихчин нэг удаа нөгөө нэг өдөр болгоо авдаг дэлгүүрлүүг аваад нэг арих пив аваад тэг нэг найзтайгаа хэрэгж үзсэн багт шигтэй 15 настай. За тэгвэл энэ бол өөрөө ямар нэгэн тийм суралцсан шинжийг бий болгож байгаа. Хамгийн гол нь охины тухайн хүний хүсэл зориг ямар нэгэн сар дотор юм болоогүй бол тэр бүлэг дахин давтагдах магадaltaй гэж үздэг байна. Ойлгож байна. Тэгэхээр тухайн охин тийм үү нэг пив нэг удаа хэрэглээд дэлгүүрийн хөдөлгөгч ч юм уу эсвэл аав ээж нь мэдээгүй тэгээд яг ингээд хүсэл зориг биелэгч гэсэн бол дахин тэр бүлэг давтагдах магадaltaй гэдэг нь хамгийн онцлогтой гэдэг байна. Энд болоод тухайн гэр бүл объектив субъектив хоёр хэрэгцээ шаардлага байна. Объектив хэрэгцээ гэдэг нь одоо орон байр, мөнгө төлөх, хоолнд одоо юу гэдэг. За субъектив хэрэгцээ нь бол анхаарал халамж, тэнцэн сэтгэлийн яриа. За тийм хоёр хэрэгцээ шаардлага байж байгаа бол аав ээж бол ерөнхийдөө объектив хэрэгцээ сонгож байгаа. Тийм. Ер нь гэртээ амардаг өдрөөс гэсэн гараа цаалаа зүгээс суугаа яах вэ? Тийм. Гаш халтуурыг хийчихээд ирээдээ охин ингээд зүрч цаашлаа яваа. За юм үзээд байж байгаа. Одоо юм үзээд байж байгаараа ингээд цаашлах цаг хоёр яах вэ? Бидний нөгөө нэг Facebook, YouTube, TikTok, YouTube, Facebook, YouTube, Facebook, YouTube, 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 YouTube,
Энэ хязгаарлалтгүй мэдээлэл түгээл жирийн үстэй. Тэг янз бүрийн мэдээлэл гэж яаж байгаа. Тэнгүүд чөлөө цагаараа гадуур ингэж соёл боловсролын ч юм уу, урлагийн ч юм уу, тийм үү, спортын ч юм уу ингээд цагийг өнгөрөөж болох гэхээр тийм хичтэйг нэг өргөө ороод за эсвэл парк ороод 10,000-аас дээш төгрөг бол. Ингээд ийм мөнгөний бүх зүйл чинь ингээд хөдөлгөх мөнгө болчихсон учраас хүүхэд тийм үү хараа эцэгхийн хараа ялхаас гадуур маш их цагийг өнгөрөөдөг судлаач хэлдэг байна. За би энэ тухайн үйл хайхрал болоод нийгэмд хор нөлөө учруулад байгаа зүйлийг гадаад дотоод хоёр зүйлийг баталж байгаа. Гэхдээ би хоёр онцлог тайлбарлана. Дотоод хүчин зүйлийг болоод хотын психоаналитик болоод гадаад хүчин зүйлийг болоод би хотын социологийн болоод авч үзэж байгаа. За би зөвхөн тухайн охины эцэг гэхээс цаашлуулаад яагаад гэвэл 21 нас хүрээгүй охтод одоо айлтны хөдөлтаасан гэдэг хандлт хийгээд үзэнгүү хотод ерөөсөө ийм зүйл байгаа. Хотын социологч хэлж байгаа. Хотын амьдралын иргэн хүний ухамсар бол биетэй харилцааг болчихдог. Биетэй харилцааг болчихлаа гэдэг хин нэгэн хүний амьдралд түнхэс нэг оролцохыг хүсэхгүй. Тийм. Энэ хүний л асуудалч гэдэг юм уу? Тийм. Энэ өөрийнх нь л асуудалч гэдэг юм уу? За би яаж хэлэх. За тэгвэл нөгөө тэгвэл хот бол маш тийм нэгчл ихтэй тул маш ашиг олох татвар гэж хэлж байгаа. Тиймээс нэг төрөнд хотод орох ашиг харилцаа болж идэг. Тийм бороо биш, ясахгүй биш. Энэ охин одоо ингэж болохгүй гэхээсээ илүү мөнгөний аваад юм амталтаа хамгийн тэгэхээр хотын хэлээд байгаа тийм үү? Герман шахны хөдөө болов нэг тортой юм өргөж яаж байгаа юм гэхдээ бид нэр очиод таслах юм байл та. Хотод бол нэг жирэмсэн ихтэй тортой хэмжүүн өргөө явж ивэл хажуугаар соёлтойгоор үл хайхаардаг. Тийм хотын хүний болсон ба соёлтойгоор үл хайхаардаг. Тэгэхээр хотын социологийн онцлог ингэж тайлбарлагдаад энэ нэг тойрог маягийн зүйлийг олж хийж байгаа. Дараа нь нөгөө дотоод хүчин зүйл гэдэг дээр болохоор психоаналитик яасан. За психоаналитикчид хамгийн гол нь хүүхэд насны амьдрал хамгийн чухал гэж хэлдэг. Тийм. Хүүхэд насны амьдралаас шалтгаалаад миний цаашид хэвэн болох, цаашид хэрхэн амьдрах маш шалтгаалдаг. Тэр хүүхэд наснд үзэж хадсан, туулсан, мэдрэмж авсан тэр зүйлүүд ухамсаргүйгээр одоо тийм үү хүчээр дардаж чадах. Тэр эцэгхийн ямар нэгэн хүүхдийг хичээсэн, үл хайрласан тэр байдал нь цаашдын амьдралд үүсгэж цааврахыг хэлж байгаа. Өөрөг та нар мэдж байгаа EDP комплекс гэж зэрэг хэлдэг. Тийм. Ялангуяа тухайн гэр бүл кейсүүд надад зүйл хоёр охин байгаа. Хоёр охин бол яг фрейд хийж байгаа бол юу н аавд ачаад. Тийм. Аавд ачаад нь тэр ээжээсээ их суралцсан. За тэгээ юу ирээдүйн үеэр нөхөрөө тийм үү өөрийнхөө ааваар үлгэх дүрэлэх юм. За магадгүй нэг 20 нас миний охин хоёроо 20 нас үрээд 30 нас үрээд нөхөс тарлаад нөхөр нь тийм үү хүүхдээ ингээд бас нэг дэлгүүр гаргаж би юу аваад бивэл охин энэ ихнэр баг зөвшөөрнө. Яг гэвэл ээж яг ийм амьдралыг тоолсон. Тийм одоо ийм л болж л байна шүү дээ. Тийм чи багч одоо татчих боломж юм. Эсвэл эсэгээр нөхөр нь жоохон уухад маш их ундууцсан. Трама үүсчихсэн. Психопатологи ингэж үүсдэг. Хамгийн гол нь чинь нөгөө даатах онцлог үүргээд байгаа байхгүй. Тийм нэг жоохон өвөртэй гэж байна. За жичтэй. За тэргүүд миний ажилтнаар юу хагаад байгаа гэхээр пивчмод за ийм ахинсны хэрэглэсний дараа аав ээж хоёр муудцах охин өөртөө маш болон шаардлага. Тийм. Би л одоо дэлгүүрээс тийм үү пив авчирч өгөөг байсан бол тийм ингэж муудцахгүй байсан надаас тулах гэж байна. Тэгэхээр зүйц энэ бол эвдэрхий хүнийг бий болохгүй гэсэн тийм хуманист зорилго бол цаана гэж байгаа. За тийм юм тийм хичээлдээ ихтэй ганцаараа тийм нарийнхан гудамжинд за бидний хэлдгээр бүгдөөж гэх юм уу маш их айж чинь. За тэгвэл одоо бид яах вэ? Бидэнд гас хэрэгтэй гэж. Энэ
Facebook, Instagram, сошиал медианоор бид хамгийн их цагаа өнгөрөөж хамгийн идэвхтэйгээр ашигладаг. Гэхдээ энэ мэдээллийн 100 гээд байгаа ч гэсэн яг энэ мэдээллүүдийг бид хизээч нэмэр авч чадахгүй. Өөрөөр хэлбэл ийм судалгааны орон зай байна гэдгийг харах байна. Монголд 4 хүүхэд тутмын 3 сэтгэл санааны хүчил хийлэлд 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхын хүчил хийлэлд үлдсэн байна гэж судлаачид үздэг. Нөгөөдөл тэр сэтгэл санааны хүчил хийллийг үсцэн бол харин ямар арга хэмжээ авдаг, хууль хэмжээ авсан бэ гэнгүүт хуульчдын тийм үү тэр шийдвэр гаргадаг хуульчдын өөрсдөө юу гэж үзсэн бэ гэхээр сэтгэл санааны хохирлыг ер нь шийдвэрлэх боломжгүй байдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо энэ оролцоод нэгэн салтах дуурайны хамтын ажиллагаа тиймээс хуульчид болоод сэтгэл зүйчтэй хамтрах тийм шаардлага байж байгаа. Яг нэг сэтгэл зүйч хүний хүүхдийн сэтгэл санааны хохирлыг хэмждэг тийм шкалууд байгаа. За тэгвэл нийгмийн хамгаалалт шаардлагатай байна. Гэхдээ салбар дундх юм байна. Гэр бүлийн институт, боловсролын институт, за камержуулалт, гэрэлтүүлэг бодлого одоо нийгмийн хамгаалалт. За тэгээд эргэцэн систем ч гэдэг юм нөгөө 21 нас гэдэг. Тэгэхээр жишээ нь бол хятадд камержуулалт тийм үү хаасайгүй гэж тавигдаж иргэснээр гэмт хэрэг буусан гэж. Яг бид нөгөө бодомжаар тэр анги хүчсэн явж байгаа хүмүүсийг бол хаа нэг бити яваад их хэрэг бидэнд байхгүй. Харин бидний бол гэрэлтүүлгийг тавих, годомжийг үүсгэх, камержуулалтыг гэрэлтийг сайжруулах тийм ирэх болоод байж байгаа. Тэгэхээр нөгөө боловсролын институтыг дээр авч үзсэн нийгмийн ажилтан гэдэг бол 7 хоног нэг удаа авч ирээд хэлэх хэрэгтэй юм шиг байна. Гэрийн даахад хүүхдүүд юу гэдэг аав ээж чи одоо тийм үү гараад нэг пив аваад ирэх гэдэг юм уу тэгэх юм бол болохгүй гэсэн гэж багш хэлсэн. Тийм одоо гэрийн даахад хүүхдтэй хэрвээ зөрчих юм бол багштай ирээд эсвэл нэмэштэй ирээд хэлээрэй гэх. За тэгэнгүүт чинь нөгөө нийгмийн ажил нөгөө багш чинь мэдрэмжгүй арга хэмжээ авч болохгүй гэдгийг бас хэлж байна. Мэдрэмжгүй арга хэмжээ гэдэг нь бол шууд тийм үү охин ирээд аав ээж гэсэн дэргүүд аав ээж нь надад танад одоо охиноо ирсэн байна ахиж битгий ингээрийг хэлчихдэг. Охин одоо гэртээ яах гэсэн чи яасан аав ээж би чамд насаараа ингэж өсөж өгч байгаа шиг чи ингэж байгаа байл та. Чи аав ээжийг хоолж байгаа байл та. Хэрийг муу сэтгэл санааг нь ахаа хийж байгаа байхгүй юм чи. Хэрийг мэдрэмжгүй бас арга хэмжээнээс хэлэх хэрэгтэй гэж. Тэгэхээр өмнө нь бол багш ярьж сурагч сонсдог байсан бол сэргээрээ бас сурагчид ярьж багш сонсдог байх тийм хөтөлбөрийг бас хийж өгөх болов гэж. Тэгэхээр бид ийм зүйлсийг ийм бүдэн таригдаж гадах байхгүй тийм үү? Биений хэрэг хөрч гисэн байсан бол амархан байх хэрэгтэй гэж. Гэхдээ ийм зүйлүүдийг чинь бид хэмжих маш төвөгтэй учраас биднийг тоохгүй хайна гэдэг өөрөө бид өөрсдөө шууд хүчээр хийх гэж байгаа яг юм байна. Тэгэхээр эцэг энэ судалгаа болов хүүхдийн хохирсных нь дараа хамгаалах биш хамгаалтын туртал хамгаалдаг байх хэрэгтэй гэсэн тийм нэг юмээс бүрдсэн. Бид нар хамгийн ихэд юу яаж байгаа юм? Ялангуяа энэ социалын орчуулалт тийм үү тийм эрдэлсэн нийгэм шиг тийм үү нэг хүний ч юм уу эрдэлсэн болоодсон тийм нийгмийн бүтцийг ингэж гажуудуулдаг гэсэн. Гэхдээ сүүлийн үеийн онолчт нь үгүй гэсэн. Харин эсвэргээр тэр гажуудсан бүтцэн нийгэмчлэгийг гажуудуулдаг. Дэвтэлдэг. Тэгэхээр бид нэр гэртээ нэг санаа болгоод зөвхөн өөрийнхөө хүүхдийг авчлаад зөвхөн тэр санаагаа тодоод ингээд нийгэм гаргаад ирлээ. Гэсэн чинь нөгөө санаа яг нийгэм шалжилт байгаа. Нөгөө бидний уурж очсон сайхан санаа шалжилт нийгэм дондоош хадран. Тэгэхээр одоо нийгэм даяараа тийм санаа бүтээх ёстой болж байгаа хгүй юу? Ойлгож байна уу? Тэр эдгэрсэн нийгэмчлэн бүтцийг биш бүтцэн нийгэмчлэлтэй нөлөөлөх ёстой байхгүй юу? Үүний тулд яах вэ гэж
Одоо нэг шинжилгээ харцаа нэг слайдаар харуулъя. Энд Америк, Латин Америк, за бас Оросд байж ялангуяа хүчингүй орнууд бол бор цаасыг хэрэглэдэг. Энэ бор цаас бол тийм хүүхдэд харуулахгүй гэсэн тийм гоё ижээ явж байгаа. Тийм. Балчуудаас ахуулаад гудамжны бүбөө хөтлөө тийм үү? Гудамж дээр хүүхдаа бор цаас хэрэглэнэ. Яагаад гэвэл тийж аймагт ч юм уу хувиа бодыг зөвхөн арих ухаан л миний хэрэг тэхэнч хамаагүй гэдэг гисэнгүү. Тийм. Хүүхэд намайг хатчихгүй дээ гэж. Тэгэхээр хэрвээ бид нар чи энийг хэрэгжүүлж чадвал бидний жоохон тийм хүүхдэд ээлгүй харгис автан байж болох байхгүй юу? Муухай хэлээ. Хүүхдэд ээлтэй тийм нийгэм бүтээж зөвхөн томчууд зэрэгсэн нийгэм бүтээхгүй төлөө одоо ийм бор цаасыг хэрэглээд гэдэг шаардлагатай байна. Тэгэхээр энэ бор цаасыг одоо юунд өөрөж байгаа хэрвээ нийгмийн тэр ингэж моралын зочоо өгөө соёлын нийгмийн бүтцийн суртахууны нийгэм даяараа хүүхдэд тийм үү нэг архины гадна нэг гоё байгаа байдаг. Тийм тамхи нь болохоор нэг муухай айцтай байгаа гэдэг. Архивч гэсэн тамхи шиг муухай болох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээд бор цаас хэлэх хэрэгтэй. Хэрвээ энэ ч нийгэм чинь хүүхдэд ээлтэй болох юм бол юу нөгөө эцэг эгч энэ нийгмийн моралыг тийм эсэргүүцэж одоо чи пив аваад istэх гэхгүй л байна. Тийм. Ер нь тийм гэж найдаж байна. Тэгэхээр би бүгдийн бас энэ бор цаас нь бол өөрөж байгаа ингээд анхаарал тавьсан байна.